За сайн байцгаана уу та бүхэндээ. Од за өнөөдөр бол хүн эцсийнхаа тартагтаа тулахаар яг юу хийдэг юм бэ? Тэгвэл үнцэн гэж яг юу вэ? Мөн чанар нь юу юм бэ? Бид анхнаасаа энэ подкастыг эхлэхэд хайр гэж ярьж байсан. Хайрыг тэгвэл үйлчлэж мэдэрнэ гэдгээр ярьсан бол өнөөдрийнхөө 7 дугаар подкаст буюу энэ 7 подкаст маань өөрийн 7 төлхөөртэй байгаа гэдэг шинэ мэдээлэл өгчээ. За тэгээд өнөөдрийн 7 дахь подкаст болохоор хайр гэдэг төлхөөртэй. Тэгвэл хайр гэж таны хувьд хэм бэ? Хайрыг та хэрхэн ойлгодог вэ? Таны хүрээлэн буй орчинд хайр байгаа гэж үзэх юм бол та хайрыг яг юу гэж мэдэрдэг вэ? Тэгвэл тартагтаа тулна гэдэг яг юу вэ? Гэдгийг л хэдүүлээ ярилцъя. Тэр үед хайрын үнцэн буюу мөн чанар гараад ирнэ. Чи хин бэ? Эрдэм мөн гэдэг шиг яригдчих эхнэ. Хм. 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 Ер нь тэр сэдв. Яа тэгэхээр анх эхлэхэд хайрыг олох гэж сарнагчд хоёрын илтгэхээр хайрын талаар ярьсан бол тэгвэл бид хоёр тэгвэл яаж хайрыг мэдрээд энэ зүйл дээр бас тодорхой одоо өөрийгөө төлөөлүүлж бусдын өмнө зоригтойгоор шударгаар илэрхийлж жишээ буюу жишгдэх үзэгдлээр гаргаж байгаа юм бэ гэдэг. Тэгвэл хайр гэж яг угтаа юу юм? Хүнд яагаад хэрэгтэй юм бэ гэдэг талаар та. Хм. 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 Хитэж юм бэ дээ. Зүгээр надад байхгүй гэж бодож юм билээ. Надад байхгүйгээ бодохоор чинь хүн дандаа тийм хайрлага тэмүүлж тийм байна л та. Тэр ингээд дандаа дүүрэн болохын төлөө ингээд явж идэг. Өөрийнхөө нөгөө ухамсараараа ухамсараараа тэгж явж идэг гэсэн хэнд ингээд шал андуугаар нөлөөлөд надад байхгүй байна гэж мэдэгдээд идэг болохоор бид нар нөгөө нэг гэл хүнээс хайр байгаа тий бусад хүнээс хайр байгаа. Ядвал надад байхгүй гэж бодоод байгаа учраас. Тэгэл тэр нэг хойсоо орон зайг эдхимот үүргээд. Эдхимот үүргэн чинь нөгөө би ч одоо айгуух чихрэлдэг байсан тий. Чихрээр дүүргээл хаашаа зүгээр хоолойгт дүүргээл аяг хоол идэх юм шиг штеп. Тэгэхээр би сүүлд нь тэрийг ойлгохдоо бас ингээ архиудаг тий. Архиугаал гэдэг. Янз бүрийн донтолтууд байна. Янз бүрийн сошиал ухаатайгаа чинь ч гэсэн бас яг нэгэн төрлийн донтолт байхгүй. Тэгээ яагаад эдрийг хийгээд идэм бэхээр тэр нөгөө надад дутуу байна гэдэг мэдрэмжээ итгэмээр дараал тий. Нэг одоо за өөртөө л жишээ авъя л та тий. Энэ сарнаа дээр л дандаа жишээ авах хүрх юм. За тэгээд чихэр итгэх чинь тэрс нэг юм гоё амтнд хэсэг хууртагдаад байгаа байхгүй. Тэгээ архиугаар чинь ингээд яг ингээд нэг төвшөнд очихоор ингээд амьдрал яг гоё юм шиг үлддэг шүү дээ. Тэр ч юм уу те. Бас хүнтэй ингээд яриад суугаар. Ингээд хүнээс ингээд гоё дүүрэн мэдрэмж аваад хахад би дандаа энэ хүнтэй ярмаар юм. Эсвэл би дандаа энэ хүнтэй хамт баймаар юм шиг юм. Ингээд өөртөө байхгүй гэж бодоод байгаа юм гаднаас хайгаад ингээд яваад идэх юм лээ. Энийг би бол хайраа ингээд хайгаад яваад идэг.
Тэгэл тэр хүн болгоноос л хайрсан найзуудаас хайна. Одоо тий дуршил бүсгүй залуугаас хайна. Аав ээжээсээ хайна. Бүх юмнаас л хайна. Тэгвэл хайсаар хагаад яадаг вөхөр хайлтаа мэдрэмж гэж авч үзээд заавал одоо ингээд батлагдаж байж, мэдрэгдэж байж, харж байж, мэдрүүлж байж энэ өөрөө хайр юм а гэж үзэж байгаа бол тэр хүн тартагтаа тулцсан байна гэсэн үг. Одоо туулж болох хамгийн эцсийнхаа цээлд хүрсэн байна л гэсэн үг. Тэгэхээр тартагтаа тулснаар бидэрт сөрөг ямар зүйлүүд гарах вэ? Нөгөө донтолтон давтагдана. Яагаад донтолтон давтагдж байгаа вэхээр дутуу зүйлээ, дутуугийн комплексыг ад жаргалын допаминаар ялгаруулахын тулд тэр зүйлийг сэргээж өгснөр хэсэгэн зуурын тайвширлыг авснаар л тэр тайван зүйлээ дахин хэрэглүүл ад жаргал мэдрэгдээд унаад тэр зүйлийн хамааралтай болоод унахад нөгөө автагдаад байгаа байхгүй юу? Донтолт гэдэг чинь өөрөлдөө уулна, эмчлэгддэг. Гэхдээ сэтгэл зүйн гэмтэл. Автагдах гэж ярьсан нь бол хамгийн тохиромжтой байдаг. Яг тэр автаад байгаа ч гэдэг. Яагаад ч ихэр тавтагтаад байгаа. Допамин ялгуулдаг. Тэгвэл допамин гэдэг чинь бол хайр байхгүй. Ад жаргалын гормон. Бид нар яагаад фитнес хийхээр ёо гой биетэй болчлаа болцонтой болчлаа. Ад жаргал мэдрээд шүү дээ. Үр дүн мэдрээд шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн яг өөртөөгөө яаж хандаж яаж одоо өөртөөгөө харилцаж гин гэдгээр тэр хайрыг хавчдаг гэсэн үг. Одоо үлгэрийн хайрыг хүсэж байгаа бол үлгэрийн хайрыг хүрсэн. Ухамсарын хайрыг хүсвэл ухамсар, мэдрэмжийн хайрыг хүсвэл мэдрэмж. Хайртай шүгэ хэлэхэд тэр нь мэдрэмж. Хайр. Тэгэл тэр хүн ядарсан байгаа гэдгийг ойлгох. Нөхөр ихнэр тань. Яагаад бид нар амин хувааг хийчих ёстой юм бэ гэдгийг бас бодолцмоор л байна. Хайр үргэлж байгаа. Зүгээр л мэдэрч хэлдэг. Заавал хилчиж мэдэрдэг, заавал мэдрүүлж хэлдэг гэхээс илүү та өөрөө хайрыг яаж хувьсгаж мэдэрмээр гэдгийг мэдрээд үзлээ. Анх та хоёр гал алуун байсан. Цэцэг үеийн дээр болцож байсан болно. Бүх зүйл цэцэгтэй, тэ бүх зүйл шоколадтай, бүх зүйл хайртай. Бүх зүйл нөгөө хайрын эзэнээр утас ганцхан минут байсан байж л. Тэгвэл одоо гэр бүл зохиогоод аа болчихгоот загвуулчлаа. Та хэд өөртөө сонголттой байсан. Одоо хариуцлага хийж харь хоорон цаг гарлаа. Ирүү та хоёр чармаа. Зүтгэн, тэмүүлэн, зорин, өснө, мөрөөднө. Тэгснийхаа дараа үр дүнгээ мэдрэхийн тулд 10% өөртөө зарцуулах байхгүй. Хоёулаа 100% мэдрэмж авах юм бол нөгөө үр хөвгөж чи хайрч юм. Нөгөө хөөрхөн цэцэг шиг охин, нөгөө цэцэг шиг хөөрхөн чи яаж вэ? Аав ээж хоёр хоорондоо л нийлмэрээд би хайрч нэг мэдэхгүй дээ. Би нэг юм бүдүү баг ач гата. Баг бүдүүн зүрхтэй бүдүүн бүхстэй үнтэй гэдэг шиг болчихж байгаа. Гэтэл аав ээж хоёр өөрсдөө тэр үеийг амин хүндлэлээр үтцэлэх. Зөвхөн хоёр бие нэг л болох гэдэг шүү дээ. Шумлалтаа хитэх автагтаад. Гэтэл ямар үед хүүхдтэйгээ гуруулаа, дөрвөлээ, тавлаа харуулаа. Цаг зарцуулах юм. Тэр хүүхдийн хүслийг дүргэж өгчөөд дараа нь та хоёр өөрсдөө цаг гаргавал сэтгэлжин ядаж тавина шүү дээ. Тэр хүүхэдсэн сэтгэл тайван байвал маргааш өглөө та яа. Та өөрөө оройн бол нөхөртөө гоё ярилцаад болцсон бол сэтгэл тайван маргааш өглөөг яаж вэ? Тэгвэл яг тэр болцоогоо хийхээс өмнө өглөө өдөр оройн хүүхдүүдтэйгээ ирсэн бол гэр бүлэрээ дүүрээ ад жаргал байсан шүү дээ. Тэгжид тэр чинь хайр үсэж байгаа болохоос зөвхөн та хоёр тэр хайр үсэхгүй шүү дээ. Инхээр нөгөө нэг нь уурлаад үр хүүхдүүд нь уурлаад унангууд эхнэр нөхөртөө гомдлоо тий. Өөний хүүхд чи барьж авч зодлоо намайг аашрах юм. Өнөө нөхөр нь тэр хайцсан гот манай хүүхдийг чи аллаа эргүү минь. Эргүү юм уу чи нөхөр нь гомдж шүү дээ. Өө би эргүү юм. Өө би арчаагүй юм. Чадваргүй байна гэд үзчих. Тэгээ энэ яг үнийг хэлэх миний буруу. Гэр бүлд байгаа аав ээж болов үр хүүхдүүд өөрсдөө хинч тэр гэр бүлд
Яагаад та хоёр аав гэж болсон? Хайр үсгэж хайрын үршимээр үр хөвгдөж төрөлцтэй. Яагаад тэгээд тэрийг хариуцаж чадахгүй? Чадахгүйсэн бол та хоёр яагаад аав гэж болсон? Бүгдээ ертөнц үсгэсэн шүү дээ та хоёр. Яг л бурхан шиг. Бурхан бидрийг бүтээсэн гэдэг шиг бид нар бурхан шиг өөртөө үргэлжлэх бүтээж шүү дээ. Тэр чи өөрөө хайр шүү дээ. Яагаад энийг бодохгүйгээр зөвхөн өнөөдрийн наранд амьдарч байгаа юм шиг байна. Бид нар өдөр болгон шинээр амьдарч байгаа гэд Эрдэм миний бийж хэлсэн санаагч өөрөө ч бас хэлсэн. Бид хоёр юун дээр нэгдээд байгаа. Бид хоёр ч гэсэн бас өөрөө өөрсдөө хайрыг үнцэнтэй байлгах, хайрыг эзэд болох гэж бусдад түгээх байдлаар, бусдад мэдрүүлэх байдлаар чин сэтгэлээсээ хүсэж байгаа болохоор энэ подкастыг хийхэд сүүлийн эхний бүлгийн 7 дугаар дугаарыг хайраараа төгрөх хийж байна. Анх хайр ярьсан хэрнээ хайрын эзэг гэж л ярьсан болохоос хайр тэгвэл ухтай амьдралд тэр одоо хүүхэлдэйн кино гэдэг нь өөрөө манеканик кино болгоцоо хөлбраар ярьж байгаа гадаадын нэршлиг монголоор орчуулсан байхгүй. Тэгвэл үл гэр гэж байгаа зү. Үл үзэгдэх гэрт бүх зүйл болдгийг монголоор төвлөгөр гаргацсан шүү дээ. Тэгвэл бид нар өөрсдөө үл үзэгдэх гэрийн тэр харилцаа хайрыг харж чадсан шүү дээ. Аав ээжний чинь үр хүүхдний чинь тэр гэр орж ч үүсэж байгаа тэр хайрын томьёо хэр байхаас таны гэр бүл бол таны хайр тэрэн дээр л харагдана. Та хүүгээ харлаа. Ээж та өөрийгөө л. Аав хүн та өөрийгөө л. Толны тусгалдаа өөртөө ямар зогсож ийсэн. Одоо толны тусгалд хэрүү бүдүүн зогсож байсан бол өгч бүдүүн л ярьж шүү дээ. Яг энтэй адилхан байхгүй. Жишээлбэл бүдүүн байлаа гэд буруу биш. Бурхан байлаа гэд зөв биш гэж байна. Зүгээр та толны тусгалд яг ямар харагдахыг хүсэж байгаа. Тэр чинь л үргэлж байгаа. Тийм гой хайрын дахин давтагдчихгүй та хоёрын хамгийн сор бүтээлэнд гараад ирсэн байхад үр хүүхдүүдээ хайрламаар байна. Аав ээжүүд өөрсдөө хайрламаар байна. 90-10-ийн харьцаатай бэ. 90%-ийг 45-45%-аар 92 хийж чаддаг шүү дээ. Ганцаарна биш. Тэр чинь 50% биш. Гоё уцтай 5 баг. 50% ч бас ялын сонсогдно үстэй. Тэгэхэд тийм байхгүй. 40-45. Эсвэл яг эрэхтэн 60 болгоод эмгтэйг 40 болгож байна. Тэгвэл наа чинь бас хайр гэж болно шүү. Хайр нэг чинь миний хайрхаа хийж чадахгүй байгаа зүйлүүдээс юу хийж чадахгүй. Тэрийг хийж. Хайр бүтэн гэж. Харин мангар үедээ мангар тэргэлж чадахгүй. Заадаа эргэлж. Өгж байгаа хүн чинь бас авах хоронцоо байгаа. Хийжээ тэр үнцийг оршдог болно. Өгөө аваа гэдэг ерөөсөө л тийм. Нэг нь өгөх ёстой, нэг нь авах ёстой гэдэг тийм. Яс чодог байдгүй. Тэр бол хайр биш. Тэр бол зүгээр л гэрээ. Хайрын гэрээ хийсэн юм. Тэгээ та хоёр яг сард хідэн төгрөгөөр нэгээ цалинжуулдаг гэдэг шиг болж байгаа. Нөгөө төсөл шиг байгаа. Барилгын төсөл гэдэг шиг хайрын төсөл, амьдралын төсөл юм уу? Ийм болоо явчихсан. Би сайн нэг фэйсбүүкээр гадаад залуугийн яриг сонсч ирсэн чинь Жей Шэтиг нэг залуу идэв шүү дээ. Үгүй нэгтлээ цааш подкаст хийдэг. Тэр яг ингэж ярьдаг байхгүй. Хэрвээ та авна гэд өгч байгаа бол энэ бол гэрээ шүү дээ. Хэрвээ та авахгүй гэд өгч байгаа бол энэ чинь хайр шүү дээ. Авахгүйгээр тэ ямар нэгэн хүлээлт төрүүлж байна. Энэ чинь хайр ахгүй гэлжсэн байхгүй. Тэжээсээ ярьжсэн нэг хайрын томьёо гэдэг нэг бүх юм гараад ирлээ. Хайрын томьёо гэж юу? Хайрын томьёо гэдэг чинь өөрөө чин сэтгэл байхгүй юу? Тэр өгөх авах гэдэг дээр ёстой гэдэг зүйл хэрэгждэг. Цаанаасаа л унтарчдаг. Яг таны сая тэр подкаст дээр ярьдагтай адилхан. Гэтэ хэрв тэрүүнгээр бид нар хүлээгээд бол нөгөө бидний өөрсдийн ёс суртахуун хүмүүжил аав ээжээс улбаалагдсан энэ гений эсэд байгаа зүйлтэй хараахан нийцэхгүй шууд хүлээгээд авчиж байгаа болохоор яг тэгэхээр тэр хүн өөрөө онцлогоор ярьдаг гэдэг нөгөө эрдэм ярьдагтай адилхан болчихж байгаа. Тэгвэл та тэрийг яаж авсан гэхээр хайрын томьёо гэдэг яадаг вэ гэхээр хайртай хоёр хүн ямар ч мэдрэмжийг авсан хүлийн зөвшөөрч чадах юм бол үнэндээ гүцэгчдэг. Тэрийг хайрын томьёо гэж ярьдаг.
Зүгээр л хүлэн зөвшөөрөлт байхгүй. Өдөр болгон шинээр дурлаж чад. Энэ бас хайрын том. Энийг үнэнтэйгээ нүүр тулах гэж яриад байгаа. Үнэнд гүцэхтэн. Тэгсэн гинэ. Яаж үнэн гүцдэг гинэ. Одоо жишээлбэл Эрдэм сандарч илаа гэж одоо. Хоолойч чирч илаа. Тэрийг би гүрийхгүйгээр шууд open mind болгоно гэсэн үг. Шууд чөлөө төхөр ирнэ гэсэн үг. Тэгснээр би үнэнтэйгээ хүлэн зөвшөөрөгцнөр үнэнд гүцэх. Үнэнтэйгээ нүүр тулах үед хүн яадаг вэ гэхээр эсэргүүцэл байхгүй болчдөг. Тэгэхээр чөлөөтэй буюу цаанаас нь ингээд урсаад эхэлдэг. Энийг хайрын том гэж байна. Хайрын том бол хязгааргүй гэдэг чинь ерөөсөө. Бид нар ёстой гэж хийхээр хязгаарлах томьёонтой биш дүрмэндээ баригдаад байгаа. Дүрм мэдээ та томьёо мэдэхгүй л яах юм. Нөгөө гадаад хэл дээрсээ байдаг үстэй. Би дүрмдээсээ ярианд юм уу гэдэг шиг. Дүрм ч өөрөө таны ёстой болчиход шүү дээ. Томьёо буюу яриг нь ярьсан л та. Үсгийг биччихээд бичиж чадахгүй бол мянга үсгэлээд яах. Холбож чадахгүй гэсэн үг шүү. Тэгэхээр хайрын холбооч өөрөө үсэхгүй байгаа зү. Миний зүгээр эрдэм хувьсгаж л яриад байгаа болохоос хүн болгоны мэдэх боломжтой зүйлийг зүгээр өөрөөрөө л үлгэрлээд байгаа. Нөгөө үлгэр гэдэг чинь маш ингэ. Одоо ингэ ярангуут эрдмийн нүрийг хар л та. Энд чинь ингээд тэр нөгөө хайрын хим, тэр хайрын эрчим, хайрын эзэн, эцэг, аав, хань гэдэг тэр мэдрэмж чинь гарч ирэх үед энэ сэтгэл хөдлөл биш. Энэ цаанаасаа ундардаг хязгааргүй. Та бодолтой хайртай хүнээ бодох үед нүдэн чинь нулимс сэлгэнээд тэгээ зүгээр холбогдохгүй байх тэр орон зайн цаг хугацаа зүгээр л там шиг байна. 1 минут хүлээсэн чинь 1000 жил хүлээсэн юм шиг тэгж их хүлээгээ тэмүүлээд авах яах вэ? Орон зайн цаг хугацаа баримжаа алдагддаг. Энийг мэдэрч чадна гэдэг чинь өөрөө хайр байхгүй. Хайрыг хайраар хайрлах. Энэ өөрөө хайрын томьёоны үг. Гэхдээ энэ зөвхөн эрдэм л гаргасан. Мага та бүхэн манаас яаж гаргамаар гэдгээр хэрэгжиж байгаа. Амар энгийнээр хэлэх юм бол ер нь юм юм биш үү? Зүгээр өөрийнхөө одоо нөгөө хайраа ингээ гол сул тавиад ямар нэг юм хязгаарлалт оруулахгүй зүгээр сул тавиад өөрийнхөө л байх юм биш. Сандраад байвал нөгөө яг ингээд хүн ингээд олон хүний өмнө гарч яг өчсөө сандраад байдаг шүү дээ. Яг тэр үедээ одоо нөгөө тайц майзын дээр юу хичээлдэг тэгдэг байхгүй. Гараа сандраад байна гэж хэлчих. Тэгээ зүгээр хэлчих. Яг тэрэн шиг адилхан. Харин өнөөдөр аяг сандраад байна. Одоо зүрх ингээд байна. Гэл хэлэнгуут ч ингээд алга болоод тэгэнгუთ чинь нэг дүр хэсэх шаардлага болчих нь шүү дээ. Жүжиглэлт хийгээд байх шаардлага байхгүй. Одоо харин сандраад байна гэд эргэтэй нь хэллээ гэхэд өө яасан миний хайр хөөх юм бэ гэ хацар дээр нүсчил нөгөө залуу чинь тэгэл хийсэн явчих шүү дээ. Нисэл явчихна үсттэй. Тэгэл тэр эмгтэйч бүр илүү тэр үйлчлийг харах гэж сахилгуу зан гаргана. Нөгөө эргэтэйч өөрөө эргэлүүлэх мэдээ. Тэ. Тэгээ чи хараа битгэлтэй. Миний хайр чи ийм өөрхөн штэ гэл унаа штэ. Тэгээ эн чинь өөрөө л хайр байхгүй. Ямар ч хязгаарлалт байхгүй. Ёстой гэдэг зүйл биш. Мэдрэмж. Мэдрэмж өөрөө сэтгэл эргэтэн ч өөрөө зүрх шүү дээ. Зүрхний угаас гарах. Нөгөө анхны подкастн дээр ярьжсэн тэр зүрхэм ховдолд гал шатаж байх үед би шатаж байна. Намайг бороод сэрүүцүүлэхгүй байна гэдэг чинь энэ аахгүй та. Тэр чинь өөрөө хайр. Тэгвэл одоо тавтай хоёр хүн хоёлаа л өөр өөрсдийнхоороо л дүрмээ зохиогоол дүрмч гэж төвтэй томьёогоо зохиогоол нэг юм байна. Ер нь тэр дүрмч хэрэг алга тий гой өөр өөрсдийнхоороо байхад тэр угаасаа хайр гэдгээс чи сэтгэл ундраад идэг чи юмсан. Одоо би танд бүр амархан байдлаар наатгаж хэлээд хөө дүрм гэхээс л зүгээр өөрсдийнхөө ойлголцох хайрыг илэрхийлж бүтээж байгаа байхгүй. Уадада гэдэг бол тэгэл уадада гарлаа шүү дээ. Уанана гэдэг бол уанана л болж байна. Уаясинтэй гэж ярьцгаалтай эсвэл. Тэгэл болчих واخхой. Маш ингэ. Нэг тийм том алгоритм бүтээгд юу яах вэ те бид нар ямар хакер болгож байгаа шүү дээ. Нөгөө улаан бишээ хар цагаан саарл хакер гэж байдаг. Тэр шиг ямар хакер болгож байгаа биш. Зүгээр хайрын хилээл бүтээч.
тэр хидлэг дээр юу гэж ярих чинь гэдгийг анзаараад явж байгаа. Хилэн талтарч ярих жаал тэрэн дээр нь анзаарч байгаа. Тэгээ өөрөө тэгж яриад үз. Хэрвээ би ингэж ярьсан бол ямар ах вэ гэд сониуч байдлаар үгэн дурлаад хичээл. Тэгвэл тэр мэдрэмжийг авч чадах юм бол яах. Тэгэл харин том ярих. Эзэн буюу харин хэллэхийнхаа эзэн болчих. Тэгэл би биендээ нэгсэн хайргаа хэллэгээ би биендээ багшлах үед би биенийгаа дэмнээд явах үед тэр хайрын үнцнийг өдөр өдрөөр яаж үнцэнтэй байх харах ухаандаа шамцараагаас үлдээ тэр орж хайрын домог түүх чанга гэсэн болно гэж яриад эрдэм зориод байгаа юм. Хичээл зүтгэл байгаа. Гэхдээ тэр хичээл зүтгэлийг чин сэтгэлээсээ мэдэр үйт хүн өөрөө тэрийг цаанаасаа сэтгэлээсээ хийж эхэлдэг. Зүрхнийхаа гүнээс хийж эхэлдэг. Үчлэхгүй. Өөрийгөө таачлах. Ямар би 10 удаа сонирхох 10-аар 10 удаа орж 100 сонирхохыг гэж хүчлэв шүү дээ. Тэгвэл тэр чинь онцгүй шүү дээ. Хэрвээ би аврах чинь гэж бодвол би яг хайр гэж бодож байгаа бол хийх юм. Би 100 битгэл 1000 сонирхох. Хайр тийм л үгчтэй. Нөгөө хятад кинонд гардаг дотоод хүч гэдэг юм болсон юм. Нэр нь л өөр болохоос хайрын л хүч байхгүй юу? Бид нар өөрөөр яриад болохоос бүгд хайр шүү дээ. Одоо 50-р ярьж байгаа энэ цаг хугацаа хайр шүү дээ. Маш том хүндэтгэл сонсогчтой хүндэлж байна. Өөртөөгөө цаг хугацаанд хамгийн үнцэнтэй дахин давтагчгүй мэдрэмжийг өнөөдөртөө дүүрэн гаргаж чадчих. Олдож байгаа цаг хугацаанд өөрийн бие бүрэн дүрэнд ажилладаг чи ерөөсөө. Маш ингэ. Яг уу ярихаар л так ингээд томьёолж яриад байгаа боловч тэр томьёоч өөр юм. Зүр хүнд ойлгомжтой байлгах гарчгийг эрдэм өгөнгүүт хүн бид тэрийг сонсонгодоо тэр гарчгийн дагуу өгүүлбэрээ зохиох гэдэг. Тэгснээр тэр гарчгийнхаа утгыг ойлгох гэдэг шүү дээ. Тэрийг л үг болгож ашиглах. Өөрийн маань бодвол та бүгд маань яаж сэтэл аммаар та дарах юм бол эрдмэс нарийн лагаа да. Нэг долоо бодулсан ч юм гэдэг шиг. Гагцгүй та хэд өөрсдөө эрдэмтэй битгий харьцуулаарай л гэж. Эрдэм бол та хэдийн үргэлжлэл болохоор та хэдийг хүндэтгэж ингэж яриад байгаа. Нөгөө дүүгээ нөгөө хидээ хилцүүдэл гэсэн чи ямар сандарч байна. Яаж байна? Улам хэлээсээ хэлдэг. Ахаа алт хүндэл дүүгээ дийлэм хүндэл гэдэг шиг. Дүү ахта хүн цахта гэдэг шиг. Дүүн төрүүлж ярьж иж. Ах нар ихцнэр гарч ирэх гэдэг бол дүүн мэдээж дайчлаа гэдэг шиг. Тийм гой хүндэтгэлийн хайраар чадж байгаа таатай. Мөн сарны хичээхаа өмнөс ингэж ярихтай маш их баярлалдаг. Яг тэгвэл ихчийн мэдрэмжийг ихчээсээ би мэдэрч чаддаг. Заавал би гэр бүлийнхаа ихчээс хамаатан садан үеэлээс үнэхээр авч чадахгүйсэн бол ихчээсээ л би авах шүү дээ. Яагаад бид хоёрын сонирхол нэг подкаст хийх үзэл бодол мөн нэг. Үзэл бодол нэг хүн яах нь бас энэ зүйлийг хийж яхад үзэл бодол нэг байгаа хүн гэр бүлийн хайр хэцээ ойлгоно гэдгээр бид хоёрыг бол цуг хамтарч байгаа үзэл бодол нэгтэй. Тэгвэл та хэд амьдралыг бүтээж байгаа хайр хэцээ болох. Тэр үзэл бодлынхаа нэг төлөв, нэг зүгт нэг чигт гэдэг шиг байхгүй. Хайрынхаа мэдрэмжинд орж байгаа болохоор энэ хил зүг бүр хэрэг болчлоо. Сайн нилээ бодлоо шүү дээ. Уул нилээсээ мэддэг. Юу вэ? Энэ өөрөө өөртөө хайрын хэллэг ингэж зохиогоод яваад гэсэн чинь би нэг ийм жишээ санацлаа. Нэг ихнэр нөхөр хоёр байсан чинь нөхөр нь нэг юм хэлэхгүй юу? Тэгсэн чинь ихнэр нь чод баг хүчтэй хүмүүс шүү дээ. Ихнэр нь гээгүйнд нөгөө жоохон хүчин нэг дургуун юм хэлэхээр бушуугаа унжуулаад шалан дээр суугаад хөлөө ингээд дэвсээд ингээд тийчлээ суучдаг шүү дээ. Ихнэр нь яг тэгсэн гэсэн чинь нөгөө хажууд найз нь нүдний орой дээр гарна. Гэсэн чинь нөхөр нь хис гүйж ирсэн амар нөгөө юу яагаад хайр нь хүрээд за тэг гэд нөгөө жоохон хүүхдээ тэгэхээр аав ээж нь ирээд нэг юм аргадаад за тэг гэд бүх юм зөвшөөрчдөг шүү дээ. Яг тийм юм болсон гэж ярьчихсан аахгүй. Тэгээд амин тэрнээс яагаад хоёр хүн болгоны одоо яг энэ жишээтэй холбоо хоорондоо харилцдаг тэр үйлдэл нь ч юм уу, нэг үйлдэл нь ч юм уу, нэг хэлэн ч юм уу тийм ийм нэг өгүүлбэр хэлэхээр энэ хоёр хоорондоо ингээд айгуу гоо тийм
Тэгэхээр эхнэр нь чайрыг мэдрээл, нөхөр нь чайрыг мэдрээл тэр хоёр хоорондоо нэг юм гоё нэг цэг дээр очиод уулзаад байна шүү дээ. Тэгээ иймэрхүү жижигхэн үйлдэлүүд ч юм хийвэл яг тэр хосын харилцаан дээр бас гоё юм билээ шүү. Энэ шиг. Одоо нөгөө сарнаагчтэйгээ ярихад бас анх тоожоос цуг сургалтанд суугаад ярьж хахад хайрын талаар их чинь доо ихчтэй надад яриач ихэд Эрдэнэ бас яг ярьж илээс. Яг ингээд хайрлагдсан болоод ингээд гэр бүл болоод ингээд явах үед насан турсан Эрдэнэ жоох хөвгт болно. Насан турсан миний гэргий болох хүн бас жоох эмгтэй болно. Тэгээ атаг сүлд нь бол жоох хөвгтөд босноор бол тэр хайрыг мэдэрдэг юм. Яагаад гэвэл тэр бидний баг байсан үе өөрөө хамгийн үнцэнтэй болохоор тэр цэвэр ариун оршихуй дээр очиж иж бид нар хайрыг мэдэрдэг байхгүй. Нөгөө том болцгор чи яадаг. Ингэж болохгүй тэгж болохгүй би ч том шүү. Одоо ямар эрхэлтэн ш тэнэгтэй байгаа ч гэх. Нөгөө мэдрэмжээ хаагаа ичэн штэ. Гэтэл дотор олны жижигхэн эрдэмтэй жижигхэн сарнагч явуулах байхгүй. Хайртай хүндээ ээлжихдээ одоо жишээлбэл ингээл хайртай хүн ингээл хахад. За Эрдэм өөр төр ичэж. Нүдэн гэрэлтээд инээмсэглэн тодорол би эрхлүүлнэ эцэст. Яа зиндэ. Яагаад ингэсэн гэхэд чинь л ингээл амьсгаан төрөгтэй л чээ чинь ингээл унж байгаа мэдрэн штт. Төв зүрхэн түг зохилцсон юм уу? Хайрыг мэдрэхэд өөрөө ингэж их хүсэдсэн байжж зүрхэн бүлэглаад байгаа мó? Хуулаар шиг түг зохилоод байгаа мó гэхэд л урдаас бүр ингээл нүүрэн чимчээгэл унах үед л би улам илүү хайрлалтай зү. Маш энгийнээр одоо ингэж жишээ ярихад тэр л өөрөө хайр байхгүй. Тэгэл та яасинтэй гэл унахад ч тэгээд би өөрөө ч баг ингээл ивгэрсэн байх байхгүй. Яагаад энэ чинь би жүжиглэхгүй шүү дээ. Ямар жүжигч юм биш үү те. Тэд зүгээр хайрыг хэлж байгаа. Хайрын хэл хязгаар байхгүй шүү дээ. Чөлөөтэй open mind. Hey what's up guys гэдэг шиг те. Тайд маань юу бодож байна гэдэг шиг. Тэгээ төөгөө тэгж яриад шүү дээ. Миний харилцаа амьтдаг чинь бүр эхийн балаа болоод үг зөв хэлж чадахгүй байх юм бол бүр сайн гэдэг шиг. Тэгэхээр тэр хүнсэн бас тэр хайрын мөн чанарыг мэдсэн баг. Тэгвэл Эрдэмтэн бас яг тийм мөн чанарыг мэдэрдэг л байгаа байхгүй. Тэгэхээр утга бид нар нэг ч гэсэн тэрийг илэрхийлж байгаа нь яаж гэдэг байхгүй. Одоо жишээлбэл ингэж байж тэр нөө хайрын эзэн дээр би ярьж ирсэн ш нь нөгөө цамцын дүдх дээр. Тэр чинь бол комеди идэрэтэ ярьдаг үг шүү дээ. Би нэг индүүцэн цадах gaах юм гэж байждаг гэдэг. Тэр чинь яг үнэн бохгүй юу? Хийж чадна шүү дээ. Зүгээр хайрыг хүсээд байгаа. Эрхлэмээр санагдаад. Тэр үед нь яг хөөхөд хийх юма хийчихэд эрхлэл болно гоё юм шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө дараагийн ажил нь үдэгтэй дунах үед баахан ажил хийхэр болчиход байдаг. Тэгмэд хайрын оролцоод дуусчаад байгаа бол тэрэн дээр баланстай байснаар хайрын үнцийг гоё явагдана л гэж яриад байгаа. Тэгвэл одоо хязгааргүй эрхлэн гэдэг бол одоо бид нар ч ажил төрөлхийн өөр хүмүүстэй хоолундаа өдөр шөнөгүй одоо 24-7 хайртай шүү гэдэг бол өөр хүмүүс үсээд өгч чинь өөртөө усанд орохгүй тэгээд одоо яах нөгөө юун дээр ялаа эргэлддэг гэж ярьдаг л тэрэн шиг дээ өмхий самхай өнөртөл явал юун тэр чинь хайр биш баг зөвхөн шүү ярс болно үсттэй тэгэд баланс гэдэг юм тэр эрхлэж байгаа бол газ юм хий тусчаал эрхэл тэр чинь яд санаа юм биш үү маргааш хувцаа бэлтгэс ингэчлээстэй чамаас алчаа чи яг ингэдэг байхгүй. Яг хөө ихний удаатай хийдгээд тэр нь гой санагч бол. Нэг зүйл олон давтагтаад унахаар сонирхолгүй үнсгэнгүй болохгүй. Тэгэл нөгөө хэрүүл гарч ирлээ. Чи яагаад намайг ингэж гоочл. Чи юм байхгүй гэдэг. Инхээр энэ дэр маш торон мэдрэмжтэй бай. Гिचл хэлмээр байгаараа байлгах тэр орон цаг үсгээрээ бай гэж яриад байгаа. Өөрөө тэр хайрын эзнийхээ байг маш сайн барьж байгаараа гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг баланслахгүй бол хариу үнсэнгүй л чинь. Тэр зүйлийг гаргах үед эрэгтэй эмэгтэй явах гэхээр улам илүү бие бинийгээ бүтэтгэж эхэлнэ. Тэгэхээр нөгөө өдөр нар гэдэг шиг өдөр болгоныхаа өнөг өдөртөө тааруулан өөрийн шинэ хайр өөрийн шинэ мэдрэмжүүд авсан хайр гэдэг хязгааргүй гэдэг тавьснаар
нөгөө ханийн жаргал гэдэг зүйлийг төвлөрж байгаа. Үрийн жаргалыг бол эхнэр нөхөр төвлөрж байна. Тэгвэл ханийн жаргалыг аав ээж хоёр та өөрсдөө бид өөрсдөө бүтээж байгаа. За тэгвэл гэр бүлийн жаргалыг хийх үзэж бид бүгдээр аав ээж бид бүгдээр хамаатан садан өөрийн аав ээж ах эхчийг оролцуулах шүү дээ. Өөрийн ертөнц гэдгээр тайлбарлаж байгаа шүү. Тэр өөрийн ертөнцид бид өөрсдийнхөө гэрийг олох гэж л хайрыг хүсэж байгаа байхгүй. Аав ээж бол өөрийнхөө гэрийг үүсгээд чамаг намайг бидийг гаргацсан байна шүү дээ. Тэгвэл чиний гэр орон чи яг хаана? Чи өөрийнхөө гэрийг өөрөө бүтээхийн тулд тусдаа гараад байгаа ч тийм. Айл охиныг авч саваад байгаа ч тийм. Мөн нөхөртөө итгээд гараад ирж байгаа. Харин би чамайг аль сонгосон. Одоо яах вэ хоёлаа? Харин чаднаа. Тэгэл өөрийнхөө омг отгийн нэг тусдаа нэг оройныг үүсгэж байгаа. Тэгснэр үр удмаа цаашаа бол болж гэсэн. Хэрвээ аав ээж тусдаа гардгөө. Тэгэл нэг гэртээ ингээд шамбаралтад байдагсэл бид нар тусдаа гарах уу? Яагаад тусдаа гарч байгаа? Нөгөө 90-10-ийн орон зай бидэрт хэрэгтэй байна. Дандаа цуг байлаа гэж чинь анхаарал тавьж чадахгүй байхгүй. Яагаад тэгэхээр сул орон зай байхгүй шүү. Аав ээжтэй анхаарал тавиад унна. Аав ээжтэй анхаарал тавиад цаа болж ийн гэгээд баярлаа гэж хэлгүүртэй. Нэм мэдсэн ч нөгөө тэ 18 сар болчихсон. Тэр нас толчвол яах? Нөгөө гоё дахин давтагчгүй насны төрсөн чинь байхгүй ажил гэвсэн багч. Ажилдаа байсан чинь 1 минут өөрсдөө танаар зарцуулах хүч байгаа шүү дээ. Бидэд ажиллаад харж орж ирээд гар нүрээ угаагаад олондоо иддэг үсттэй. Тэр бүр 1 минутаас илүү цаг хугацаа шүү. Тэгвэл 1 минут гэд нөгөө хайр эзэн дээр те хайртай эмэгтэйгээ хайртай залуугаа үнсэж байж чаддаг тэр сэтгэлээ 1 минут хайртай хүндээ хайртай эхнэр нөхөртөө хайрладаг хүндэтгдэг хүндээ үр хүүхдүүдтэй зарцуулж байгаа. 1 минут. Тэгэнгүүт аваа би өнөөдөр ингэсэн гэхэд энэ 1 минутаас баг шүү. Өө миний хүүхд яа. Аваа би өнөөдөр ингэсэн. Цаав тэгвэл маргаш. Наадах цаав тэмдэглээд авч. Аавсайсан. Миний хүүхд ямар гоё. Хөөрхөн болцсон. Ингэж ярьд юм уу гээл 1 минутын дотор буцаагаад зөрүүлээд ярьж байгаа хүүхдийн. Яа аамна сонсцоо. Маргааш ядантаа гэл. Тэгээ дахиад хайр өмссөн маргааш ачаалтаа сэрхэд аавч ачаалтаа сэрх. Сэтгэл гэдэг чинь өөрөө хайр. Мэдрэмж гэдэг чинь өөрөө хайр. Бид нар цагаа юунд зарцуулаад байдаг. Заримдаа надад жоохон харамсалтай санагдаад байдаг. Яагаад харамсалтай санагдаг вэхээр эрдэмтсэн хайрыг ойлгоход маш олон жил цаг хугацааг зарцуулсан. Хайрыг хүсэж байсан болохоос биш хайрыг мэдэрч байгаагүй. Тэгэхээр та хэд мандсаа эрдэм шиг битгий ингэж цаг хугацаагаа насан туршдаа алдаасаа л гэж бодсны үдэн дээрээс өөрийнхөө өчүүхэн ойлгосон эрдмийг өөрийнхөө мэдлэгийн хүрээнд та хэдтэй ойлгуулж хамсан даа гэж чин сэтгэлээсээ хүссэн хүсэлтийн маань игч маань хүлээж авсан нь одоо эрдэм өөрөө би жаргалтай байна гэдэг мэдрэмжтэй бас байна. Яг тэр хүслээ дүүргэсэн шүү дээ. Мөрөөдлөө дүүргэсэн. Зорилгоо мэдсэн. Тэмүүллээ хаашаа зүгэлж байгаа чигийг мэдсэн. Ийм гой боломж олгосонд ихчтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Одоо эхний дугаар 7 төлөвлөлтөйгээр бид нэр хийж. Дараагийн дугаар бас нэлээд гой болох. Таад манаас хүлээгээд самартаад гэж байгаа гэж хүсмээр байна. Тэн дугаарыг сонсон бас маш их баярлалаа гэж хэлээ. Өнөөдөр ч одоо 7 дахь дугаарыг айдтай талархах өдөр болгоно. Тийм л хайрыг яаж мэдрээд байгаа. Өмнө хай гэсэн. Тэгвэл мэдрүүл яах вэ гэдгийг сүүлийн дугаар дээр хэлсэн. Өмнөх дугаар маань болохоор энийг мэдрэхгүй удцсан хүн тартагтаа тулаад ямар харисам гаргадаг вэ гэдэг дээр жоохон хүн сэдв ярьсан. Бид нар 7 дугаарын
7 дахь бүрийн подкастн дээр нэг л хүн сэдвэрсэн. Яг тэгэхээр тэр үгийн бидэрт мэдэх ёстой л зүйл байсан. Ёс гэдэг чинь өөрөө үндэтгэл واخгүй. Яг хамаатуулаад болохоор нөгөө хамт тай гэдэгтэй адилхан. Ёс тай гэж хамаатуулаад болохоос биш. Ёс төдийхөн зүйл биш واخгүй. Ийм утгаар ярьж байгаа да. Үнэхээр гоё аж жаргалтай байна. Энэ дугаарыг үзэж байгаа хүмүүсийн бүгд ингэ хайраа мэдрээд хайрттай гоё чин сэтгэлийнхаа үгийг хийлээ. Халуун дулаан уур амьсгалынхаа амьдралын эцэд болж гэр бүлээ өнөөдрийг хүртэл сайхан авч явж байгаа ирчүүд ээжүүдтэй та бүгд чадж байгаа шүү гэж хэлмээр. Таад хайраар дутагдаагүй эрдэмтэн бас таад хайрыг төгөөж байгаа шүү гэж хэлмээр. Яг одоо нөгөө хайрын дутагт гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр хоёлаа хайрын савн дутуухан дүүрэн хүн хоёр хоёлоос хайрын савн дүүрэн хүний тухай ярьчихлаа шүү дээ. Хайрын савн дүүрэн хүнд аягүй бүх. Одоо чинь гэртээ тийм гоё хайрын сав ингээд дүүрэгдсэн хайр дүүрэн гэрт байж байгаа хүн гэрээсээ гарахаараа ийм гоё аштай тий дайралцсан хүнтэйгээ ихтэй харьцдаг юм болгонд одоо дүүрэн хүн болгоны дүүрнээр л хардаг юм билээ. Энд би эрдмээс айгу хардаг. Дуу хүн юм болгох хүн болгоно утлуугаар хараад. Тэгэхээр тийм дүүрэн хүн ингээл өдөр тутамдаа амьдралдаа айгу гоё юм дүүрэн байгаа. Аз жаргалтай байгаа айгу юм эерэг байгаад идэм байна. Тэгэл дутуу одоо хэлээд дутуу хүний тухай юм тий. Яагаад дутуу юм тагцлаа тулдаг гэж одоо нөгөө хайрын дутуу байгаа хүн шүү дээ. За дутуу байгаа үний талаар жоохон сөрөг байдлаар нөгөө өмнөх подкастн дээр сүнсээ худалдах гэдэг нөгөө шунал буюу хамгийн дээд авталт буюу тэрнээс гарч чадахгүй байх зөвхөн аминч хувааг хичээсэн буюу хүн чанар алдах талаар нэлээд хүнд ирсэн. За тэгвэл одоо дутуу хүн яадаг вэ гэхээр амьдрал үнцэнгүй амьдрдаг. Нөгөө ханийн жаргалаа мэдрэхгүй байна. Хайрлагдахгүй байна. Хүндлэгдэхгүй байна. Ойлгохдохгүй байна. Анхаарахгүй байна. Сонсохгүй байна. Ойлгохгүй байна. Бүх нөгөө гомдлыг ирэм дээр алин дээр ч гардаг. Тэгээ нөгөө энэ зүйлээс олж сагтаа зоогддог. Зоогсноор нэг жоохон зоригтой болоод ороход нөгөөх нь хожим өвдөр явсаар гэсэн согтуу тавих хэмжээний сэтгэлийн гэмтэл. Тэгэхээр ер нь бол маш сэтгэл нь гэмтсэн хүнийг л дуу гэж яриад байгаа. Тэсвэл мөн тэр хайр гэсэн байна. Тэр хайрыг нь дуу байгааг нь тухайн цагт нь өгч чаддаг болохоор тэр чинь өрөвсөд шүү. Одоо шарахаар ярил идэлж бүглээ. Дөнгөж ингэж зүсэгдсэн, дөнгөж ингэж гэмтсэн байх үед нь шархны лээд даривтах шар цэвэрлээд ойдол тавихаар бол ойдол тавиад салхи савар оруулаад эсвэл одоо яа гэх өвчин намдагч хэрэглүүлж тэрийг гадагшлуулах бохирдуулахгүй байх арга хэмжээг бсэн бол тэр итгэрч шүү дээ. Сорвтойч гэсэн итгэр. Гэтэ сорвтой байна гэдэг нь яаж вэ? Ухамсарлах гэж л сорв гэж байгаа. Ухамсарлаад тэрийгэ цаашаа нь дамнуулах үед ангаалт хийснээр тэр сорв байхгүй шүү дээ. Огт оргүй юм шүү дээ. Бид тийх гэж л хүсэж байгаа болохоор хайрыг хайгаад байгаа байхгүй. Бид бүгдээр ялтаа. Гэхдээ бид буруудаагүй. Ялангуяа би таад зоригтойгоор хэлмээр байна. Таад сонсож чадж байгаа бол таад өөрсдөө хайрлаж чадж байгаа. Энийг чинь би мэдэрч байна. Яагаад ингэж бид хоёр яриад байгаа? Бүх зүйл хайр гэдэг байгаа юм. Хайр гэдэг ч өөрөө үнэлэл. Бид батлагдах гэж биш, бид хүндлэгдэх гэж ирсэн. Үнэлэл гэдэг өөрөө хайр. Хайрыг хаах биш, хайр хажууд байдаг. Гомдлоод хаар хажууд байгаа хайраа яаж хайрлаж, хайрыг хайраар хайрлах томьёоныхоо үндсэн нөгөө эрхлээд байгаа нандин ярьдаг зөвхөн
тэр хайртай хоёр хосын ярьдаг тэр нандин яриаг хийж чадах юм. Гомдлоод байгаа юм чи. Өөрийгөө нэгсэнд зүрх сэтгэлээ хаачж байгаа. Чойжлоод, гинжлээд, баглаад гэдэг шиг. Тэгэд тийм баглаа хийсэн хүн чинь мэдээж сэтгэл зүйн доктор болохоор чинь сэтгэл хөдлөл өндөртөө болно шүү дээ. Тэгэхээр айрслан, уурлан, гомдон, нүүлэн, цөхрөн, архиун, тамхи татна. Домоо тэр зүйлүүд дээр хар тамхин татна. Би донтолт гэж бол ярихгүй тэрийг. Тэр зүгээр эсийн гажууд л болохоос биш ухамсар дээр донтолт гэж байдаг. Манайхан бас айгүй гоё ялгаж сураасаа гэдэг дээр бас айгүй тайлбарлаж байгаа болов уу гэж боддог шин. Шинжлэх ухаанаар батлагдсан зүйл сүнслэг зүйл дээр яригдж байгаа зүйл хоёрын балансыг олж чадвал бид нар алдагдахгүй байхгүй. Нэг зүйл сонсчоод барьж байгаа юм те ингээх ёстой гингүүтээ нөгөө төөр хөвгтөө заагаад өгчвөл энэ хайр биш ял болж байгаа байхгүй. Тэгээд дараа нь үр хөвгт маань намайг тоосон өгч битгий гомд. Таны үрийг буруу шүү дээ. Та өөрийнхөө буруу хүлийн зөвшөөрөл та. Та өөрөө хайрлаагүй ч яагаад хайрлагдах гэдэг. Та хайрыг мэдрүүлээгүй ч гэдэг шиг байхгүй. Хайртай хүн чинь таныг яагаад хайрлахгүй? Та өөрөө хайрыг мэдрүүлэхгүй байгаа юм чи. Тэр хүн бас гомдсон юм шиг тантай адил. Та ганцаарнаа гомдохгүй, та ганцаарнаа хүсэхгүй. Та ганцаархнаа эмзэглэхгүй шүү дээ. Нэгэн биений тал чинь гинтсэн болохоор таныг тэгээ хилчээсэ гэд гуугаад ирж шүү дээ. Тэгвэл амьдрал дээр ухаан гаргах нь өөрөө бидрийг хайрыг үн цэнтэй болгох болохоос биш ухаангүй үйлдэл гаргаж эрхийн тэнэг шиг гэдэг шиг тийм байвал тэр хайр биш шүү. Тэр зовлон. Хайр дутагдсан хайрыг зовлон болгоод байгаа нь. Тэгэхээр бүх зүйлийг сөрөг харж байгаа. Нөгөө их юм хэлэхэрсэ дүүрэн хүн бол эрг хардаг юм. Дутуун тэгвэл яадаг. Сөрөг хардаг. Чадснаач үнэлж чадахгүй, хайрснаач мэдэрч чадахгүй, хайр ааж гүйцэд илэрхийлж чадахгүй. Хүн хажууд нь гоё юм яриад хат ч үгүйсгдэг. Та ингэдэг, би ингэдэг үүштэй. Гэл одоо би дүүтэйгээ ярьлаа гэхэд тэгж ярьж байгаа бол тэр хүн ямар ах. Жишээ аваад ирж байгаа ш. Тэгвэл бит хоёр ойлголцох байхгүй. Тэгвэл дүү дүүрэн ах дүүрэн байгаа л яг. Яага гоё тэгэл. Нэг юм яриаг байжж баг манай хайр ингэдэг ш. Манай хайр бас ингэдэг ш. Бүр яриа өрнө ш. Тэгвэл дүүрэн хүн дүүрэнгээ ойлгодог гэдэгтэй адилхан. Хитүүлээ дүүрэн болчвол ийм гоё эрг болох. Нийгэм маань ч гэсэн айдас үүс тавтагдахгүй байна. Ингээд өөрийгөө ингээд зовлонт дэрвдүүлсэн бол дэлхийн ертөнцийн ганцаархнаа зовоод байгаа юм шиг ажилладаг. Үгүй дээ бид нар өөрсдөө хүн болгон зовж байгаа. Хүн болгоны зовлонгийн илэрхийлэл харагдах өнцг нь өөр болохоос биш. Хүн болгон зовж байна. Одоо бит хоёрын хувьд яаж зовоод байгаа юм? Тааш жаргаад байгаа юм шиг болж байна. Бит хоёр ч бас ухаарах гал цаг хугацаа зарцуулж энэ ч бас хөнгөн зовлоо шүү дээ. Нөгөө хэсэг жаргал донд хэсэгэн зовлон хамтдаа гэдгийг авснаар үн цэнэ ойлгож тэрнийхээ эзэн болж иж бит хоёр ад жаргалын эзэд байж чадаад байгаа. Түүнээс онцгой төрсөндөө биш ээ. Чин сэтгэл гэдэг зүйлээ ойлгосон болохоор л тэр. Нөгөө чин үнэн чи амрагтаа хилээгүйч чиний төлөө өгөхий гэдэг. Тэр бол баатар хүний үзлээ тэгж ярьсан болохоос биш. Амрагтаа хайртай биш, нөхөртэй хайргүй хүн эх орны төлөө өгөхий гэж хэлэхгүй л дээ. Тэрний далд философи нь юу вэ гэхээр би зөвхөн чамайг хайрлаад байх хэмжээний биш ээ. Би дэлхийг бүхэл чэйжэндээ багтаах үзэг болохоор чим сайхан амьдрах орчныг бүрдүүлэх гэж харин ингэсэн шүү гэдэг хайр болохоос биш. Би чамд хайргүй эх оронд хайртай гэж хэлээг байхгүй. Инхээр энийг хүртэл бид нар задлах хэрэгтэй болж байгаа биз. Өнгөц битгий хараа. Маш их задрагдаг. Гэтэ тэрийг яагаад гэдэг байдал. Яг л философи шиг. Философиг бол задлаад бид нар баабэгүүгээр агаас явартал тайлж чадсан шүү дээ. Яг тэр шиг. Бурхан болцсон Баугийн лав сөрөм маань хүртэл Францад бас өөрийнхөө зохиолыг тэр тухайн орных нь хэлээр хэвлүүлж хагаад сэтгүүлч нар асууж ирсэн юм лээ. Гэхдээ одоо Монгол шиг ийм үгсий баялагтай орны энэ шүлэг хэлцгийг энэ гадаадын яаж ойлгох вэ? Ерөөсөө философи гэж ярьсан. Үл бид тэр философи л ойлгож байна. Заавал эрдэм хэлсэн. За энийг нэг 10 үг өгүүлбэр бол 10 үг дунд нь засч
Тэгэнгүүтээ өгүүлбэр болгоод ойлгож байна. Битгий зовоолт энэ ч өөрөө зовлон байна шүү дээ. Та өөрөө л зовлонгоо бүрдүүлэхээс эрдэм таны зовоохгүй шүү дээ. Яг л би таны бурхан биш шүү дээ. Та өөрөө бүрд. Таны боломж таны бодол сэтгүүгээр хязгаарлагдж байгаа болохоос эрдэм хаах ямар ч боломжгүй. Өөрөө боломжийнхаа эзэн мэдэж боломжоо өөрөө хаачаад дараа нь та зовоод байна гэвэл би танд юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй. Тэр хин хинт гомддог вөхөр хүн өөртөө л гомддог. Хүн боломжоос атгахын тулд үйлчлэгдэх гэсэн шүү дээ. Яг тэгэхээр одоогийн байгаа байдал маань бол дандаа боломж шүү дээ. Яг тэр боломжоо олж авахын тулд би одоо тийм жишээ нь би дандаа гэж гомдлохоо болио. Нэг өөрөө жоохон эрэг байгаад үзье гэдэг чинь өөрөө нөгөө боломжоо атгах гэж байгаа юу байхгүй юу? Тэгэхээр зарим хүмүүс үйлдэлхий ондоо талаас нь харна гэдэг чинь яг одоо энгийн үгээр ингээ буулгахаар та өөрийнхөө талаас одоо өөртөө өөрчлөхөд энийг би нэг ингээд үзэл яа гэдэг. Ингээд толгойн дотор шийдэж байгаа шийдвэр чи өөрийнхөө боломжийг хатгаж байгаа. Тэгээ бас энэ нөгөөтэйгүр юу вэ гэхээр өөрийгөө хөгжүүлээд байгаа биш л. Өөрийгөө зүгээр үн цэнтэй байлгах, бүрэн ухамсарлах үйл явцтайгаа л ажиллаад байгаа байхгүй юу? За магадгүй эрдэм ааш муутай байлаа гэд аашаа цэцчвэл энэ ч миний хувьд үйлдэл байхгүй. Тэгвэл би эрэг болно гэдэг шиг тийм. Гэхдээ амьдралдаар бол эрдэм хилтгэлтэй. Гэхдээ хараач аашны төвшөнд бол хилдэг. Яагаад хилдэг вэ гэдээ дараа нь анзаарахаар үнэхээр тэр хүнд тийм үгэл хэрэгтэй байсан байж таа. Дараа нь баярлаа гэж хэлдэг. Тэгээ тэр хүн юу гэж хэлдэг вэ? Надад хатуу үгэл дутагдсан. Би жоохон нэлцээ гадсан юм. Чанд маш их баярлаа. Чи яаж ингэж чадд юм? Чи ч бол миний хажууд нас залуу хүчтэй гэл. Тэгэл баярлаа гэж хэлэхэд миний цан бас тэр үед айгүй гоё ад жаргалд хүрдэг. Оо болж штэ. Ямар гоё юм бэ? Хүнд би чадгаараа туслана гэдэг чинь ямар гоё ад жаргал юм бэ? Энэ жаргалын маань авшиг өөр яах нь буян штэ. Энэ насны маань цол буян гэдэг шиг. Тийм л байна. Тэгвэл тэр цол буян чинь өөрөө бас хайрлахгүй. Таны өөрийн хайр. Нартай үнэл буцаж. Тэгвэл та бүгдийг ч эрдэм юу гэж энэ дээр хэлэх вэ гэх юм бол надад дац биш, надад хайр байгаа. Тийм болохоор бүгдийг чадах боломжтой. Боломжгүй зүйл үгүй гэж 6 настай хата ижитгээ модолж ирсэн надад төв би гэдэг анхны подкастн дээр ярьчихсан шиг. Одоо тэгвэл надад тэр боломжийг хатах хайр байгаа болохоор хайрч өөрөө чин хайрч өөрөө чин сэтгэлээр уйлддаг. Тэгснээр чин хайр чин сэтгэл хоёр өөрөө мөнхийн хайр болно шүү дээ. Мөнхөд турших. Нэг нь 100-аар дурсагдах. Эрдэм энэ хайрыг ярьснаар магадгүй 1000 жил дурсагдах түүхийн эзэн болчвол энэ л миний чин хүсэл байна. Тийм болохоор хайрыг домгийг түүх болох. Түүхийг жангар гэсэн. Дом гэдэг нь эхнэр нөхөр болж байгаа бидний хайр. Түүх нь бидний үр хүүхдүүд. Домгоос үүдэлтэй түүхийн үйл явц нь бидний үр хүүхдэл. Тэгвэл хүүхдийн маань хүүхдүүд гэхэд бид нар өөрсдөө эмээ өвөө нь болж байгаа. Тэгвэл бид нар ч өөрсдөө бараг илэн цолон зүгтээц гэдэг шиг хэмжээний тийм өндөр судалтай байна шүү дээ. Үндэтгэл, итгэл гэдэг байдлаар ярил. Тэг ингээ үзэхэр чинь бид нар тэр хүүхдүүдтэйх нь яг л жангар гэсээр хөөшгөл. Тэр алдаа магтаал чинь туйлайлгсан. Тэгвэл тэр үнэн зүйлийг л ярьдаг шүү дээ. Урам, зоргийг, бадраах, итгэлийг чиглүүлэх, зоргийг мэдрүүлэх, хайрыг ямар байдлаар илэрхийлж байгаа гэдгийг маш олон янзаар тэн дээр философилсан. Тэр ийм л хүсэлтэй эрдэм байгаа болохоор надад дац биш, надад хайр байгаа гэж яриад байна. Заримдаа нэр хүмүүстэй ингэ яриад сууж хахад амнаас аягүй сонин үг гараад би бүр
Яас anu гараад байна. Тэгээд нөгөө хүмүүс ингэж асууд би чамд ингэ яхаа чамд ойлгох чинь. Тэгээд тэр ч энэ ч гэсэн бас нэг төрлийн хайр шүү дээ. Дандаа ингэ тусын хайрын баярлахаас яллаа шүү дээ хоёул гоё. Тэгэхээр хайр гэдэг чинь ямар ч юм хязгаарлалгүй зөвхөн хосын хайраар хязгаарлагдахгүй. Ийм өргөн хязгаарлалгүй ингээд дандаа ингэ гоё хувраад ижтэй. Тэгээ нэг хязгаарчгүй дуусахгүй л байна л та. Одоо ихчд хоёр дээр за хайр байгаа шүү дээ. Хүндлэлийн хайр байна. Санаа бодлоо бас хүндлэх хайр байна. Зорилгод нэг байх хүндлэлийн хайр байна. Маш олон хайр. Хос хайр гэхээр онцгой байгаа л аав ээжийн хайр гэхээр онцгой байгаа л хайр дурлал гэхээр өөр хайр. Би та бүхэнд ярьжсэн шүү дээ. Хайрын эзэн гэдэг дээр ярихад хайр өөрөө тийм шат дарааллаар явагддаг болохоос хайр тийм олон биш ээ. Зүгээр яаж хувьсаад байна гэдэг дээр л байна. Тэгэхгүй бол аав ээжигээ бид нар хосын хайраар хайрлал. Аавраг минь хайрт минь чиний хацар дээр үнсэ гэж ярил аав ээж чи мэдрэл муутай юм уу би нэзтэй. Тэгэхээр л хувьсаад байгаа байхгүй. Хонгор минь би чамааг уруул дээр чи үнсэ гэдэг ээжигээ уруул дээр үнсээд их. Ингээд чи би ээжигээ хүү биш. Амарг нь болчихно гэдэг. Тэгэхэд амарг нь гэдэг байгаа нь миний аав байна нэзтэй. Тэрийг л хувьсгаад байгаа байхгүй юу? Тэгээ хүн өөрөө хайр дүүрэн бахаар нөгөө нэг хүмүүс гоё хайрцсан харагдаад Хайлаал баймаар гэдэг шиг. Цаг хугацаа яг зогсчихдээ шүү дээ. ингээд годомжид явж байгаа хүмүүс ч юм уу ингээд зөрөөд өнгөж байгаа хүмүүс ч юм ингээд энэ ч хөөрхштэй ингээд хүмүүс ингээд ядаж би нэг хараад инээдэг тэгээд тусмтсан явж байгаа хүмүүс нэх гоё хайр тавчим шиг нэг тийм гоё тийм болчихдаг. Тэр чинь бас хамгийн гоё нөгөө энд байдаг хүмүүсүүд 50 60 70 80 90 хүрсэнцэн гоё хөтөлцөж явдаг тийм ээ өнөр. Тэгэхэд манай Монголд байдаг хүмүүс яадаг вүлээ 40 50 хүрээл хөтөлцөхөө болдог шүү дээ. Энэ бас хайр чи яагаад хөтөлцөхөө болчвоо гэдгээ анзаармаар л байгаа байхгүй. Энэ чи айгүй гоё армантаг шүү дээ. Айгүй гоё армантаг шүү дээ. Одоо ингээл нуурын ирэг дээр хэд чинь л ингээд нэг шампань ингээл байнгут ингээд шампаны яг тэр нөгөө юуг нь хунтахыг барьцсан. Тэгэл тэр хоёрыг уучаал нэг гоё алчуур дээр гоё ингээд авчурхтаад байна. Тэгээ хоёулаа гоё ингээд хувц өмсцэн бие гоё анхаардаг. Араас нь харахад бол эрдэм болол нэг миний үеийнх гэмэрл харж хахад уртаас нь харангуй тайгүй өндөр бас томсоо. Яаж тэгж гоё бие авч явж чадчих. Тэр хоёроос яг жинхэнэ хайр амжаад шүү дээ. Хамтдаа бүтээгээд одоо тэр зүйлийнхаа жаргалыг хэлж. Нөгөө монголчуудын хэлдгээр ханийн жаргал гэдэг чинь ерөөсөө л нэг том юм хүсэж байх шаардлага байхгүй шүү дээ. Ханийн жаргаагаал те. Одоо эрдэм яах юм бэ? Брэнд юм авч өгöd бол тэг жаргах. Бас нэг хайрлуулмаар, халамжлуулмаар зүйлийг хийж чадахгүй бол тэр чинь өрөөсөө л болж байгаа. Мэдээж хайртай хүндээ бүхнийг зориулна тэр гоё. Тэр хүнийг баярлуулах хэмжээний би чадамжтай байгаа тэрийг авч өгч чадчихна гэдэг тэр мэдрэмжээ авснаар би өөртөө итгэлийг авсан болохоос би авч өгөх ёстой гэвэл тэр хайр биш байхгүй. Би 10,000 евроны Rolex цаг аваад өглөө limited edition гэдэг. Тэгвэл надад ямар гоё талархалтай байх вэ? Би чадлаа шүү дээ. Зөвхөн хайртай үнтэй. Чадчих шүү дээ. Яаж? Дараа нь би хүнд ярихад эртмэ чиний яаж чадсан? Хай. Надад аз биш хайр. Ингээд л надад ямар ах вэ? Би дэлхийн ертөнцийн дээр цорын газар жаргал тийм шиг л мэдэрч чадсан шүү дээ. Энд чинь хайрын том явахгүй. Хайрын том маш олон хэлбэрээр ховсдог. Мэдрэмж нь өөрөө биднийг чин сэтгэлийн итгэлтэй байлгаснаар эсрэг үснэж бид нар инээл гэж тэр орон зайдаа автуулах чадамжтай байдаг. Тэр чинь өөрөө тэр хайрын энергиндээ байгаа. Үүсгэл нь хайр, үүссэн махан битэй бид нар өөрсдөө хайрлаж. Тэгэхээр энэ гоё л тоо. Гоё гэх юм. Гоё гэдэг бүх зүйл багтж байгаа болохоор эрдэм гоё л гэж хэлдэг. Эхлээ үн яагаад нөгөө юм авч гэдэг. Очрох юм.
баатар навах гэдэг шүү дээ. Тэр хайртай эмэгтэйгийнхаа тэр ад жаргалтай байх харцыг нарих гэдэг шүү дээ. Тэр чин сэтгэлээсээ гүгэж чинь жоохон охин байгаа шүү дээ ингээд. Тэр баярлж байгаа сэтгэл. Ингээ байж байхыг харуул ямар хөөрхөн бэ. Орой унтахгүй үсттэй. Ингээд бүр ингээд тэр ингээд бодохоор ингээд унтчих чадахгүй, нүдээ чанч чадахгүй байгаад. Тэр гоё мэдрэмжийг авч өгөхийн тулд ихнэрч хичээдэг, нөхөрч хичээж. Энийг яагаад авч өгч байгаа вэ гэхээр энэ зүгээр л үн цэнийг үсгэж байгаа байхгүй юу? Хайр ийм үн цэнтэй. Энэ үн цэнийг мэдэрснээр бид нар улам илүү бие бинийгээ хайрладаг, инэрдэг, тэтгдэг. Түүнээс өгөх ёстой гэвэл энэ чинь ажлын систем дээр л байгаа хаа. Миний Монголын ард түмэн 8 цаг ажиллаад цагаа дарна, сарын дараа цалингаа авна. Энэ магадгүй ёстой байж магадгүй байна. Нийгэмдэр гэвэл. Тэгэхээр юм болгоныг нэгзүүлэр. Тэг гэж. Толгойд ордогч гараа. Надад чи би яг тэгдэг байсан байхгүй. Амар хэм өөрөө амар өөрийгөө үнцний амар хямдхан боддог гэсэн. Тэгсэн чинь би ч юм энийг аваад үгүй. Ингээл альсвал аваад ирнэ штэ. Би нэг энэ айгу гоё доо. Ингээд бодсон юм чи аваад ирэнгүүт нь амар баярлчихсан. Амар ингэж баярлсан. Яг ч юм үнтэй юм авсан. Тэгжл ёстой хэлвдээ. Тэгвэл одоо нэрээ тэгж хэлж байгаа эмэгтэй хүн бол тий. Тэгж хэлэх юм бол одоо тэр эмэгтэйчүүд битгий юм авалмаар ингэж гуугаар яг тэгвэл та сая ирэхээ хаачлаа л гэж хэлмээр. Харин яг тэгдэгээс тэгээ уур хэрэг шил тэнийг юм яг гэж авчих гэсэн. Мөнгөний гарлах хийгээд гэдэг. Өөрийгөө бодхоос илүү нөгөө авсан мөнгөнд нь харамсаад байгаа байхгүй амар үргэлжлээ. Тэр тэгэхээр тэр мөнгөнд нь харамсаж чинь гэхээр нөгөө үнцийн тодорхойлох зүйл дээр мөнгө ямар ч хамаагүй байхгүй. Тэгвэл тэр үнцнийг мэдэрч чадахгүй болохоор тэр хүн зөвхөн өнгөц үзэгдэл төдийд автагтаад байхаар тэр хүн хайрыг мэдэрч чадчихсан уу гэдг нь шууд харагдаж байна л гэсэн. Харин тийм байлаа. Тэгсэн чинь манай нөхөр яг чиний түрүүний хэлснийг хэлсэн аахгүй юу? Тэгээ би цаа. Тэгэхээр би одоо таны нөхрийг мэдгүй шүү дээ. Тэгэхээр чинь хайрын томьёон дээр бүх зүйлүүд ижил бид нар дээр гарч ирдэг боловч яаж хүлээгээд бид нар аргачлалыг олж чинь гэдэг л өөрөө гоц. Хүнлийн чадлага үйлдэл гарах нь шүү. Ийм л болчиход байгаа юм да. Аяя. Энэ алаг хорвоод ирэх хайрын олон томьёонуудыг бид бүгд яйдаа биз тийм ээ. Уул нь хайрлах гэдэг. Гэсэн чи хайрлж чинь гэдэг юм мэдгүй. Хайрлуулж явснаа анзаарахгүй шүү дээ. Уул нь хайрлж илээсэн билээ гэдэг шиг тийм. Угтаа хайрлалсан билээ гэдэг шиг. Тэгж болморгүй байгаа байхгүй. Ер нь бол чиний бити тэгэрэг гэсэн юм чи бүгдийг хийсэн байна. Тэгэхээр нөгөө бид нар яагаад юу н өөрийгөө өмгөөлөд нэг юм хэлчих тэгжиж ойлгосон шүү. Тэгэхээр манай подкастыг үзэж байгаа хүмүүс яг тэгж биш. Тэгээ эрдэм дээр ярианаас ойлгочод над чиг тэгж амар тууллын хуу. Тий, одоо нөгөө бид нар чинь орчин цаг үед одоо гарч ирсний энэ техник технологи хөгжиж байгаагийн одоо бидэн хоёртой адилхан хүмүүсүүд гарч ирж байгаагийн онцлог юу гэхээр махан бид нар хэдүүлээ туул хийгээд одоо цаг хугацаа алдаад явах юм байна гэд ямар муу хүмүүс син амьдралтай биш шүү дээ. Хэсэгэн хугацаанд л тэр хэсгийн хоромхон олдох хугацаанд хайртай хүнтэйгээ хамтдаа гоё уртутаа насалж хэл та. Дараа нь бид тэр хэсэглэрээ явлаа гэхэд шааж очих юм билээ. Яг мэдээж очих газар маань байгаа. Тэгтээ бас дахиад нэг өөр мэдрэмжтэй газар. Тэр өөр мэдрэмжтэй байхдаа хайртай хүнтэйгээ тэр газар руу цуг явна л та. Бас нэгийг доошо томлоо явуулаа тий. Өөрөө гихэрч байгаа шидэж яваачлаа явчмаар биш. Хамтдаа л явъя л та. Энэ дэлхий дээр өөрөө хамтдаа байчаад. Одоо эрдмийн чин хүсэл юу вэ гэхээр дэлхийн ертөнцийн дээр хайрыг домог болгож, түүх болгож, жангар гэсэр болгосноор
Дээшээ очих үедээ ч гэсэн өвөг дээдс дээр очих үедээ ч гэсэн өвөг дээдсийг бүр гайхалт хүрхүүц. Та хоёр ч одоо амьдрал дээрээж хайрлалцаар гал хүн амьтанд дэлгэсээр гал ирсэн. Бүр энт хүртэл хайрлалцгаа. Ман бүгд бүр та хоёроос бүр ичээ дахиад суралцахгаа сууж шүү. Гихүүц байхыг л хүсээд байна шүү дээ. Тийм гоё л байл та. Хаач байсан тэр орчгууд. Ямар нэгэн байдлаар хэлбэршил нь өөрчлөгдөд амьдарч илээ бол явж байгаа газар болгонд бол хайрын цэцэг ургуулаад хайрын хүчийг мэдрүүлээл явж байгаа. Тэрийг л чин сэтгэлээсээ хүсээд байгаа. Тэгэхээр та бүгд мань чадах байхгүй юу? Бид хоёр нь та хийдэд те юу хийж өгөх вэ гэхээр хос болж байгаа та хоёрт итгэлийг л өгөх. Тэр л хамгийн гоё. Тэгэхээр хосын харилцаа, хосын амьдрал, хосын хайр гэдэг бол маш нэрээ. Торгон мэдрэмж. Яг л хүүхэд анх төрөөд бидрээс ямар их анхаарал шаарддаг вүлээ гэдэгтэй адилхан. Тэгвэл тэр хайрыгаа цан хийдвүлээ. Хэлчихэл. Тийм ээ. Хөөх ингээл ядраал ингээл нүдэнд гарагтаал байж байгаа нэ чамд ингээл сэтгэлээ гаргаж байгаа бол хайртай шүү минь яра. Бүх зүйлийг надад зарцуулдаг чамдаа би чин сэтгэлээсээ хайрлахаас өөр зүйл алгаа. Би чамд царийн ганц хийх зүйл юу? Би хайрлахаас өөр зүйлийг мэдэхгүй намайг уучлаарай. Тэгтээ хайрыг илэрхийлэхэд миний үг багтаад байна. Яагаад ингэж хэлчих чин сэтгэл гарч болохгүй байгаа юм бэ гэдгийг асуугаад үзээрэй. Хайр чинь ганц л тохиолдсон шүү дээ. 10 хайр гэж юу байх вэ манайха? Ямар 10 жилдээ ангийн хамт олон гэж байгаа ш. Хайр чинь зөвхөн нэг шүү дээ. Царийн ганц хайр чинь. Одоо ингээл царийн ганц хайр ингээл мэдэргүйд алтан ганц сод шиг гэлэлцүүлээд энэ наснда тийм ээ би чамаараа л гойно гэдэг тэр хайрын үнцнийг хал эзэн байж хэлдэг. Тэгвэл тэр чинь л өөрөө та хэдийн хайрын хил, хайрын томьёо, хайрын аргачлал баггүй. Маш ингэ шүү дээ. Та хэд маань зүгээр л ингэ нэх гоо ингээл амьсгаа аваад амьсгаагаа ингээл гэл гаргаж л та. Тэгэл ханцаар хайртай чинь айгүй бүр нэг ингэ имийг дүгтэй. Яа гэдэг юм бэ гэдэг шиг л байх. Тэгвэл Зарж байгаа бацчмаа гэх. Тэнгүүт ингээд таны хайрлах хайр чинь өөр. Танд гоё харагдана, гоё хувцлна. Гэл яг л чамтай ингээд ярьж байгаа үе, тантай ярьж байгаа үе те. Яг нэг подкаст хийж байгаа юм шиг ингээд өөрийгөө зориулна шүү дээ. Түр таацсан бас өөрийгөө зориулж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр хайрыг байнгын услах хэрэгтэй болж байгаа байхгүй бид нар. Цэцэг услахгүй болохоор хатдаг шүү дээ. Бид нар ам цангаа дээр ингээл сарнаа нууцсан юм шиг хідэн литрээр нуудаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар ус хэрэгтэй болоод өөрсдөө суудаг гэдэгтэй адилханаар хайрыг гацсан услах байхгүй. Хүний хайрыг хайраар хүндэлж байж хүний охины хайрыг татдаг байхгүй. Хайрыг хайрын хэлээр ойлгож иж хайрладаг. Энд үсэл шонол мөрөөдөл түүч байхгүй. Хайр өөрөө хийцгааргүй шүү дээ. Та хоёр өөрсдөө бүхэлдэх үед тэр хайр цаанасаа л хитрхи төсөөлөх хэрэггүй байхгүй. За би нэг ийм их хөрсөн дээрээ буяа идүүлээ гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө л болд ярьдаг хайртай бай. Эрдэм сонсдог хайртай бай. Сарнаа гихч анзаардаг хайртай бай гэх. Яг тэр мэдрэмжүүдээр л хитүүлээ юм л да. Түүнээс эрдэм шиг сонсож явах. Сарнаа гихчиг анзаарч явах гэдэг. Болчиг хэлж явах гэдэг шиг байхгүй. Тэгэхээр өөрөөсөө хайрыг хэлээ. Тад өөрсдөө л эрдмээс сарнаа гихчээс илүү тэгэр. Мэдих тэр орон цайныхаа итгэлийг хайртай үнээр л тэр. Эсвэл хайр чинь нэг намаа нэг үнсээд өгч би нэг л сонирн байна.
гэж яагаад өмсүүлж чиж. Нөгөө ихнэр нөхөрч ядаргаат ингээл үнсэж чинь. Тэр та цөглөрч байхгүй. Тэр хүн хичнээн ядаргаат гэж. Нүд буцаага та үнсэж. Харин энийг мэдрэх гээл үнсэхэд нөгөө ядаргаатай ингэсэн ихнэр болон нөхөр тавьширч байгаа. Ингээл та хоёр нөгөө хайрхаа сүлжээг дахиад идэвхжүүлжлээ. Актив гэдэг шиг тийм. Маш энгийн штэ. 1 секунд гэдэг нөгөө үнсдэгтэйг л адилхан болж байна. Та хэд өөрсдөө найз охин найз залууга тэр 1 минут яаж хоёр биенгүүгээр байхгүй байх хорвоо ертөнцийг хуйлахна төсөөсөн гэдэг тэр орон зай дээр юу хийж та хоёр тэр хайрын үнцнийг тэгж их чармалттайгаар өнөөдрийн ихнэр нөхөр аав ээж болсон юм бэ гэдгээ дахин нэг санаад үзэхэд хоёр тэрэн дээрээс хайрыг мэдэрч хоёул амьдарч байгаа байхгүй. Тэгвэл тэр цаг хугацааныхаа мэдрэмжийг дахиад хідүүлээ ийчтэй. Яг бол тэр дурсамжийг бодоход бид тэр дурсамжийг баярлдаг шүү дээ. Тэгвэл тэр дурсамжийг дахиад идэвхжүүлж. Хайд бүгдээрээ түлхүүр нь байгаа нь хайд нөгөө он сар цаг хугацаа явцсан гэхэд за би одоо хөгсөж тэр хайр маригч мэдрэхээ байсан. Үгүй шүү дээ. Та 16-тад 18-тад 20-тад нөхөртөө дурлсан, их нэртээ дурлаа. Тэр мэдрэмж чинь танд байгаа шүү дээ. Яагаад? Бид нар тоглолт үзэхээр яадаг лээ. Хараа ойлоо цаг ингэж болж байгаад нэг юм тоглолт үзчихлээ. Тэгсэн чинь энэ дуу явчихлээ. Нөгөө мэдрэмж чинь байгаа болол тэр нөгөө дуу өөрөө өнгөрсөн одоо 93 цагийн хэлхээсийг мэдрүүлдэг гэдэг чинь шүү дээ. Дуу түүх өгүүлдэг. Дурсамж өгүүлдэг гэдэг чинь. Бүл тэр дурсамжийг дуу бишээр мэдрэмжээр дурсамжаар өөрийнхөө ертөнцөөр дахиад хэлжээ. За ээж би хоёртойхтой их нэртэй юу гэж хэлээд тэгэж их баярлуулахад би бас айгүй их баярлж ижлээ. Гэл бодож байгаа юм. Үнсүүлээд. Зүгээр л үнсүүлж. Би таад айгүй залах хоёрнээ маш хурцтай мэдэрч болох аргыг хэлж өглөө ш. Шипи. Зүгээр л үнсүүлж. Эсвэл уруул дээр нь хацар дээр нь өөртөө л тухан дээр иж энэ нүрнийхээ аль хэсэг дээр үнсүүл. Энийг л тавьж сонгож. Тэгэл нөгөө бай гэж яриад байгаа шүү дээ. Байлгах юм бай. Энэ байгаа ашигт л. Нүүр гэж сайхан илэрхийлэмж амаар ярьцаагаад нүдээр онигод яваад байгаа ч тийм. Тэрийг л хараад байгаа болохоос та хэдийн чэйчнээс доош хайрлаад байгаа юм. Эн чин та хэдийн өөрсдийн оршихуй буюу та хэдийн хизээж халдчихгүй та хэдийн өөрсдийн болж. Эрдэм сарнаагчд хоёр энэний талаар яриаг. Үзүүнээс доошоо яриаг. Энэ дээр илрээд байгаа хайрыг яриад. Энэ байг яриад. Тэрэг бол тэр хосын харилцаа гэр бүл гэдэг сэдвээр л хүмүүс ярилцсан. Бидэн хоёр бол хайрыг яаж үүсгдэг, үйлдэл яаж хийдэг, тэрэн дээрээ ямар аргачлалууд хийдэг, хайр дутагдвал тэр хүслийн хамгийн том шунал ямар байдаг. Тэгвэл хайрыг мэдрэх үед тэр үйлдэл хийгээд тэр өөр дээрээ ажилласан тэр он цаг жилүүдийн мэдрэмжээр дүүрдэг юм. Дүүрэхгүй л яадаг байх нөхөр сөрөг бодолтой болдог. Тэр сөрөг бодлын хамгийн хүнд нь өөрөө шунал буюу дутуугийн комплекс гэхгүй. Дутуугийн орон зай гэдгээр. Ингээд та бүхэндээ бүр ингээд 6 болон 7 дахь дугаар дээр эхний 5 дугаарыг юу гэж ярьж байсан гэдгийг бүх зангилаануудыг зангидаж өгч байгаа болохоор баярлаа, талархлаа, гилаалаа, гийлээ гэдэг энэ байдлаараа таад тайлбарлаад байгаа шүү. Дараагийн манд дугаар бас их гоё сэдв байна. Тэгээ таад маань нэг сонсоод боломгүй бол хоёр удаа сонсоод үзээрэй. Тэгж хийж чадж байгаа таны үйлдэл хүртэл таныг хайрлаж байгаа байхгүй. Та ядад тэгж үйлдэл хийгээд өөрийгөө хайрлаад үзээрэй. Маш ингэ. Ядаргаатай гэж бодож байгаа бол та тэрнийхээ хариултыг олохгүй. Яг тэгвэл би нэг зүйлийг дахин давтдаг юм гэдэг хариулт олж байгаа байхгүй. Давтцгаад тэр чинь хайр. Тэгэхээр давталтан дээр ялгархалт үүсэхгүй. Тэр нь өөрөө чин сэтгэл болж эхэлж байгаа. Алдаагаа бүрэн ухамсарлаж байгаа. Тэрийг л үйлдэл гэж яриад болохос үйлдэл гэдэг үр нэг тийм том зүйл биш ээ. Яагаад гидцээ үтсэн тэгвэл гидцээ яг арга хэмжээ ав гэдэгтэй адилхан л үйлдэл. Яг тань дээр хоолон дээр чинь болоод байгаа. Гол нөхцөл шалтгаан чи юу юм бэ? Гэдгийг хариултыг нь олох арга замыг л үйлдэл гэж тайлбарлаа.
одоо энэ ерөнхий бүх энэ подкастуудын байдлаар хамаг хариултыг баг энэ 7 дээр л баг хэлчихв те. Тэгээ энэ хүртэл та сонссон баярлалаа. Дараагийн 2 дугаар дугаар гарна. Тэр маш гоё сэдв гарна. Энэ эхний бүлэг байлаа. 7 ангитай эхний бүлэг байлаа. Зөвхөн эхлэл төдий байлаа. Харин үнэхээр их ярьлаа. Тэгээд дандаа гоё гэгээтэй талаас нь аягүй ярьсан. Тэрэндээ бас аягүй баярлалаа. Тэгээд эртмэс нөгөө нэг аягүй бүрхэн тийм амархан хийчих болохоор юмнууд бас аягүй сонсдог. Тэрэндээ бас аягүй баярлалаа. Олон хүн тэрэг болчихсон. Тэгээд подкаст үзэж байгаа хүмүүсээ дараагийн бүлэгт тавьтаа. Бид хоёр нь дахиад чадмаг ядамх ингээл бүлтгээл ороод ирнэ. За чи бүлтгийг хоо. Тэ бүлтгээл ороод ирнэ. За энэ яриагаар тэгээд өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Дараа үеийнхээ баярлалаа. Баярлалаа.